өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн зүйл юм шүү. Энэ бол өөрийнхөө төлөө хийж чадах таны хамгийн сайн зүйл гэдгийг би дахин хэлмээр нь. Би танд өөр нэг зүйлийг хэлье. Бурхан хязгаарч танаас ямар нэгэн зүйлийг чинь авахыг хүсэж оролддоггүй. Тэр зөвхөн таныг илүү ихийг олж чадах тийм боломжид аваачихыг хүсэж хичээдэг юм. Тиймээс би Бурханд итгэж сайныг үлддэг. Бурханд итгэснээр бидэнд шийдэгдэхгүй асуудал гэж байхгүй болдог. Бас дараа нь сайныг үйлд гэдэг үгийг бид дагах хэрэгтэй. Тэгээд та гайхалтай сайхан зүйлийг хүлээн авах болно. Энд хараахан ирээг байгаа хүмүүст, магадгүй зурагтаарч үзэж амжаагүй хүмүүст хэлэхэд энэ бол доктор Есүсээс авсан хинт ч таарч тавих итгэлийн жор юм. Та энийг хүссэн хэмжээгээр авч хэрэглэж болно. Бас та хязгааргүйгээр авч дахин дүүргэж болно. Та дахин дүүргэхийн тулд эмчээс асуух хэрэггүй. Та хүссэн хэмжээгээр авч хэрэглэж болох боловч би танд гаж нөлөөнүүдийг анхааруулах хэрэгтэй байна. Гаж нөлөө нь амар тайван, тогтвортой, итгэлтэй байдал илүү сайн эрүүл мэнд юм. Та итгэл гэдэг эмийг хэрэглэсний дараа сайныг үйлдэх гэдэг эмийг их тунгаар хэрэглээрэй. Та тэгээд сайныг үйлдээрэй. Энэ сайныг үйлдээрэй. Амен. Иесус өвчтөн хинч вэ хэрэгцээтэй хэмжээгээр та уугаарай. Гаж нөлөө туйлыг аз жаргал тэнгэрдэг шагнал юм.